Манай сурвалжлах баг ажиглалт хийхэд замын хөдөлгөөнд оролцож байгаа 10 жолоочийн 6 нь жолоо барих үедээ гар утсаа оролдож бусдын амнаас эрүүл мэндэд аюул учруулж байна. За жолооч гар утсаа оруулах нь анхаарал төвлөрөл жолоочийн самбаачлах хугацаанд сөргөөр нөлөөлдөг төдийгүй осол дөртөх магадлалыг 80%-аар нэмэгдүүлдэг байна. Энэ бол Сүхбаатарын талбайн зүүр туулзуур. Тэгэхээр иргэдийн хувьд автомашин жолоож байхдаа гар утсаа оруулах дадалтай байдаг. Энэ нь буцаад одоо осол даваар хийх, бусдын амь насанд одоо хохирол учруулах юм эрсдэлтэй байдаг. Тэгвэл яг одоо энэ автомашин дээр зорчиж байгаа иргэдийн за хідэн одоо гар утсаа оруулж байгааг яг туршилт болон ажиглалтаар хэдүүлээ харцгаая. За энэ гэрлэн дохоо асж байгаа болохоор яг за энэ уул зур дээр бол нэг за одоо 30 орчим машин зогсож байна. За эндээс за энэ ах гэхэд бол одоо уцаа оролдоод явж байна. Таны хувьд өөрөө бас заримдаа ингээд гарцсан дээр ч юм уу төгжрөлт байхдаа ер нь уцаа оролдчих гээд байдаг тийм тохиолдол ер нь гардаг. Ер нь бол хаяа дэгдэг. Санамсаргүйгээр аваад чинь барайд уцаа оролдчих. Яг ингээд оролцох гээд байдаг ер нь бол төгжрөл мөгжил. Тэгээ ер нь ингээд ихэмжлэн анзаарч жолооч нар бол ер нь ихэнх нь л ер нь уцаараа оролцсон л байж байдаг. Та өөр ер нь уцаа жолооч орчихдаа уцаа оролддог. Өө тэгэд хүн болгон л оролдож байгаа бох. Төгжрэлтэй байна гэдгээр ингээд шулуун замаар ингээд шууд явж байгаагүй шүү дээ. Ер нь оролдох нь буруу л гэж үзэж байна. За бид бүхэн яг туршилт туйж буй энэ хэсэгтээ бол нэг 10 орчим минут зогслоо. За 10 орчим минут зогсоход бол яг энэ хэсэгт 4 игнэгээр нэг 10-аас 15 машин зогсож байгаа юм. За 10-аас 15 машин зогсож байгаагийн за нэг 6-аас 7 нь бол 7 жолооч нь бол гар утсаа одоо гаргаж ирээд ийм оролдож байгаа ийм одоо тоо гарч ирж байна. Жилд дунджаар замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашигласан зөрчлөөр 25,000 орчим жолооч торгуулийн шийтгэл оногдуулдаг байна. Зам тээврийн усал гаргасан жолооч нар урд яваа тээврийн эрсэл гинт зогссон тул араас нь мөргсөн, явган зорчигчийг хараагүй, гэрлэн дохио солигдохыг анзаараагүй зэрэг шалтгаан хэлдэг байна. Эдгээр тайлбарын цаана жолооч аюул саадыг өөрчлөн хараагүй, анхаарал сарнсан байдал тогтоогддог. Энэ нь жолооны ард гар утсаар ярих, мессеж өчөх, сошиал орчинд мэдээлэл илүүцэх зэрэг үйлдэлтэй шууд холбоотой юм а. Судалгаагаар жолооч ирсэн мессежийг шалгах дундаж хугацаа 4.6 секунд байдаг бөгөөд энэ хугацаанд автомашин жолоочийн хяналтгүйгээр олон 10 метрийг туулдаг байна. Гэтэл тэр жолооч ерөөсөө яг зам орчноо харж явах хэрэгтэй байтал ерөөсөө гар утснаа орцноос шалтгаалаад нөгөө анхаарал нь сарнаад нүдэн анастай юм шиг л хөдөлгөөнд оролцоо явж байгаа. Ингээд урд дахь тээврийн эрсдлийг мөргөж байна, гарцаар гарч байгаа явган зөрчигчийг мөргөж байна, гэрэл дохио зөрчиж байна. Жолоочийн анхаарлыг сарниулснаас шалтгаалаад. За зам хөдөлгөөний дүрм дээр 3-7-гийн дээд хэсэг алтан дээр жолооч хөдөлгөөнд оролцож явж байхдаа гарны оролцоотой уцаар ярихыг хориглоно. Энэ нь өөрөө жолоочийн анхаарлыг 60-аас 70 орчим мөр сарниулдаг. Эргүүлээд одоо осол аварах энэ анхаарлыг сарниулснаас шалтгаалаад ийм зүйл үүснэ гэдгийг бол шинжилгээ ухааны байгууллага бол тогтооцсон байна. Тэгэхээр яг энэ дүрм заасны дагуу зам хөдөлгөөнд оролцож байгаа жолооч иргэд маань жолооны ард гарны оролцоотой түүнтэй ижил төсөөтэй таблет ашиглахыг хориглоно гэж заасан байна. Тэгэхээр хөдөлгөөнд оролцож байгаа жолооч иргэд таавхан яг одоо жолооны ард гар утсаа битээ оролдооч. Үнэхээр залшгүй ярих шаардлага гарах юм бол зорчих хэсгээ бүрэнчлүүлээд төр зогсолт хийж байгаа уцаараа ярэ гэдэг бас нийт үзэгчтэй зөвлөмөр байна.